За сайн бацгаана бүгдээрээ 5 дахь дугаартаа тавтай морил. Өмнөх хичээлдээр болохоор бүгдээрээ гараас яаж мэдээлэл оруулах, тэгээд одоо мэдээллийн төрлийг хувиргах, одоо integer-с string руу, string-ээс integer руу хувиргах, тэгээд дээрэс нь comment бичих, Python одоо editor дотроо comment бичих, болон терминалаа цэвэрлэж одоо их зайтай болгох clear гэсэн командуудыг үзсэн байгаа. Энэ удаагийн хичээлдэр болохоор бүгдээрээ нөхцөл шалгадаг командыг үзэх болно. Одоо жишээлбэл одоо гадаа хэрвээ бороо орчих юм бол би 100 таг авч явна. Гадаа бороо ороогүй юм бол би 100 таг авч явахгүй гэсэн одоо энэ нөхцөлийг шалгадаг тийм одоо үйлдэлийг Python дээр үзнэ. За тэгэхээр тэр нь болохоор англи хэл дээр мэдээж if гэсэн юу байдаг? If гэсэн нөхцөл байдаг. Эсвэл одоо тэр нь гिजүү гэж шалгаж байгаа гэсэн үг монгол хэлээр хөгжүүлж орчуулах юм байна. За тэгэхээр өмнөх хичээл дээр болохоор бүгдээрээ энэ юу яасан? Одоо жишээлбэл гараас яаж мэдээлэл оруулахыг одоо өмнөх хичээл дээр үзсэн юм энэ дээр тавтаад үзчихье. Input гэх юм бол одоо өмнөх хичээл дээр болохоор бүгдээр ингэж утсан байгаа. Насаа оруул гэдэг гараас насаа оруулдаг тийм аргаар нь явъя. Тэгээд энэ нь болохоор шууд ингээд би хэрвээ бичих юм бол энэ яа гэхэлэр хэрвээ гараас би одоо насаа оруулах юм бол энэ нь string хэлбэртэйгээр тэмдэгт хэлбэртэйгээр мэдээлэл нь хадгалагдана. Age гэсэн хувьсагчийн нэрээр хадгалагдана гэсэн үг. Тэгэхээр би энийг тоо хэлбэртэйгээр надаа одоо хэрэгтэй байгаа. Дараа нь харин ягаад надаа тоо хэлбэртэйгээр хэрэгтэй байгаа гэхэлэр тэгээд нас ихэвчлэн бүхэл тоо байдаг учраас бүхэл тоо гэдгээр нь тавьчих. Тэгээд одоо string гэсэн хэлбэртэй хувьсагчаа integer гэсэн бүхэл тоо гэсэн хэлбэртэй болгоод ингээд тавьчих. Тэгээд одоо надаа яа гэхэлэр if гэсэн одоо гिजүү гэж нөхцөл шалгадаг. Өнгөцөж тэнгууд age гэд өмнөх хувьсагчаа аваад тэгээд одоо энэ оруулсан нас нь чи насанд хүрсэн хүн үү, насанд хүрээгүй хүн үү гэдгийг одоо хэрвээ насанд хүрсэн бол надаа чи насанд хүрсэн байна гэж хэвлэдэг. Үгүй бол юу ч гаргаж өгдөггүй. Тийм одоо юу үйлдэл бичээ. Тэгэхээр Python дээр харьцуулах мэдээж бас одоо тэмдэгтүүд байгаа. Ямар нэгэн одоо string ч байна уу, эсвэл тоо ч байна уу. За эхний хэлжинд шууд тоо гэдэг үзчихье. Тоог одоо нэмэхээс тоо нь их бага, тэр тооноос их бага энэ гэсэн энэ харьцуулсан тэмдэгтүүд байдаг. Тэрнийх нь нэг нь болохоор одоо хэрвээ 18 нас хүрсэн бол насанд хүрсэн хүн байна гэсэн үг. Тэгэхээр 18-аас дээш. Тэгээд 18 бас яг 18 настай болвол бас юу насанд хүрсэн гэсэн үг. Тэгэхээр тэнцүү байх хэвээр. Тэгээд тэнцүү буюу тэнцүүгээс дээш гэсэн хэлбэрийг болохоор ингэж энэ тэмдэгтийг бичээд тэгээд залхуулад тэнцүүгийн тэмдэгт байдаг байна. Энэ нь болохоор 18 наснаас дээш тэнцүү буюу дээш гэсэн. Тэгээд заавал энэ хоёр монгол хэлээр марцсан байна. Энэ тэмдэгтийг заавал тавина. Тэгээд тэгэнгүүт энэ нь болохоор энэ хагас одоо юунаас зай ингэж өөрөө ингэж зай авчдаг, тодорхой зай авчдаг. Энэ нь бол чухал байгаа. Ер нь if-ийг тавьсан бол араас нь нөхцөл нь одоо үйлдэл нь дараагийнх нь үйлдэл нь орж ирж байгаа бол энд заавал энэ өөрөө ингэж зай авчдаг. Нэм тэ if гэд тэгээд энэ догол мөр гэх юм уу монгол хэлээр чинь одоо догол мөрөө өөрөө авдаг байгаа. Тэгээд гэх юм бол та насанд хүрсэн байна гэж би одоо оруулмаар байна гэсэн үг. Тэгэнгүүт би print гэд янз бүр үйлдэл хийж болно те. Бид нар одоохондоо юу хийж байгаа гэхэлэр яг үтсэн юм дээр тулгуурлаад тэгээд дараагийнхаа одоо Python-ийнхаа үйлдэл юм уу, шин чанар юм уу, командыг үзэж байгаа учраас яг үтсэн юм дээр тулгуурлаад хийчих. Тэрнээс биш бол янз бүрийн олон төрлийн үйлдэл хийдэг байгаа тий. Tab дээр таваад би нэг нь одоо
Монгол хэлээр бол их хвчлэн та хүрсэн, насанд хүрсэн байна гэж бичиж. Тэгэнгүүт та насанд хүрсэн байна. Хэрвээ age гэсэн оруулсан тоон 18-тай тэнцүү буюу дээшээгээ болвол та насанд хүрсэн байна гэд доошоогоо болвол надад юу ч хэлж гарч ирэхгүй гэсэн үг энэ дээр. За тэгэнгүүт run гэд орчингууд та насаа оруулах гэж байна 20 гэж. Энэ дээр бичихгүй. Энэ тана гэж бичээд байна. Тэгэхээр 20 гэд оруулчих. Тэгэхээр та насанд хүрсэн байна гэж. Тэгэхээр дахиад явуулъя. Насаа оруулах гэж байна те 5 настай гэж. Тэгэнгүүт юу ч хэвлэж гарч ирсэнгүй. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн нөхцөл шалгаад одоо бид нар энд нөхцөл шалгаж байна те энэ гараас оруулсан тоог ямар нэгэн тоотой харьцуулаад тэгээд нөхцөл шалгаад нөхцөл нь үнэн байх юм бол англиар true гэж хэлдэг. Хэрвээ true байх юм бол энэ үйлдэлийг хийнэ гэсэн үг. Худлаа байх юм бол энэ үйлдэлийг хийхгүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ худлаа үед бас би ямар нэг үйлдэл хиймээр байна те тэгэх юм бол else гэдэг одоо үйлдэлийг хийдэг байгаа, бичдэг байгаа. Тэнгүүд else гэчээд тэгээд 18-аас 9 доош настай байх юм бол та насанд хүрээгүй байна гэж хэлдэг тийм функц надад. Тэгэхээр та насанд хүрээгүй байна гэдэг энэ нөгөө хэмэл оюухан надад аль хэдийн санал болгоод гараад ирлээ. Тэгэнгүүт нь би энэ саналыг ингээ авчаа. Тэгэнгүүт та насанд хүрээгүй байна гэж надад хэлнэ гэсэн үг. Одоо дахиад run гэдээ явуулъя. Тэгэнгүүт насаа оруулах гэхээр би 18 гингүүт та насанд хүрсэн байна гэн дахиад явуулъя. Хэрвээ би 10 настай гэх юм бол та насанд хүрээгүй байна гэж надад хэвлэж гаргаж ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол ийм том ерөнхийдөө комплекс янз бүрийн код өчгөд бол энд нь ямар нэгэн үйлдэлүүд байдаг. Тэр нөхцөлийг нь биелүүлэх юм бол би энэ үйлдэлүүдийг хийнэ. Тэр үйлдэл нь биелэхгүй байх юм бол энэ үйлдэлүүдийг ийн гэсэн ийм нөхцөл шийдвэр гаргах ийм юу гэсэн үг. Одоо үйлдэл гэсэн үг байна. Тэгээд ерөнхийдөө янз бүрийн одоо юу байна гэсэн үг. Одоо янз бүрийн үйлдэлүүд одоо харьцуултууд байгаа тийм. Тэгэхээр одоо та нарт хэрвээ танилцуулах юм бол одоо жишээлбэл би одоо ямар нэгэн тоотой ижилхэн байна уу гэж ямар нэгэн тоотой одоо яг тэнцүү байна уу гэж харьцуулахад би тэнцүү гэдгийг хэрэглэж болно. Тэнд ганцхан тэнцүү хэрэглэхгүй ганцхан тэнцүү хэрэглэх юм бол тэр нь энэ тоон энэ утгатай ижилхэн юм гэж надад одоо ингэж юу яаж байгаа гэсэн үг оногдуулж байгаа гэсэн үг. Тэнцүү гэх юм бол энэ талтайгаа тоон энэ талтайгаа тоотой тоо ч юм уу ямар нэг юм байж болно. Тоотойгоо яг тэнцүү утгатай гэж харьцуулж байгаа гэсэн үг. Тэнцүү гэх юм бол тэгэхээр мэдээж одоо жишээлбэл энэс бага гэх юм бол тийм ингэж бичнэ гэсэн үг. Эхлээд энэ гурвалжин энэ тэмдгээ бичээд наашаага юм ийшээгээ ингэж бичээд тэгээд дараа нь тэнцүү хэрэгэлдэг байна. Мэдээж бас эрс бага эрс тод гэж болно. Тэгэх юм бол одоо эсрэгээр гарч ирнэ. Одоо жишээлбэл 20 гэх юм бол надаа биш одоо энэ дээр насаа оруулгингүүд 20 гэдэг юм бол та насанд хүрээгүй байна гэж гарч ирнэ. Тэгэхээр би тэмдгийг нөгөө дэш нэгээ явуулчих гэсэн учраас та насанд хүрээгүй байна гэдэг гарч ирнэ. За тэгэхээр ерөнхийдөө зөвхөн тэнцүүгүйгээр авах юм бол тэр тоотойгоо тэнцүү авах шаардлагагүй харин эрс бага юм уу их гэсэн харьцуулт хийж гэнэ гэсэн үг. Тэгээд одоо би бас заримдаа энэ тоотой тэнцүү биш болвол тийм үйлдэл хиймээр байна гэж хэлж болно. Одоо тэнцүү бол тэнцүү хэрэглэн гэсэн. Тэнцүү биш болвол яах вэ гэж би бас нэг тийм одоо тэмдэг надад хэрэгтэй. Тэр нь болохоор ингэн гэсэн үг. Тэгэхээр хэрвээ if нас нь болвол 18-тай тэнцүү биш байх юм бол надад насанд хүрсэн байна гэж бичнэ гэсэн үг. 18-тай тэнцүү байж ах юм бол else-ийг гараад тэгээд насанд хүрээгүй байна гэж бичнэ гэсэн үг. Тэгэхээр одоо бүгд
бүгдээрээ ингээд насаа оруулаад гээд 18 гэх юм бол хэрвээ 18-тай одоо энд та оруулж харах хэрэгтэй шүү дээ. 18-тай биш бол насан турсан байна гэн 18-тай ижилхэн болохоор ээлс нь орж ирээд ээлсийнх нь та насан туршиг байна гэж бичнэ гэсэн үг. Одоо би 18 болохоор та насан туршиг байна гэж гарч ирлээ. За ийм байдаг байна. Тэгээ одоо энэ тэмдэгтүүдийг те одоо нэг нь болохоор миний хэлсэн энэ байгаа. Нэг нь болохоор тэрнтэй биш болвол гэсэн ийм үйлдэл байгаа. Тэгээ хэрвээ их буюу тэнцүү гэх юм бол ийм үйлдэл байгаа. Бага буюу тэнцүү гэх юм бол энэ байгаа. Эрс их, эрс дав гэдэг нь болохоор ийм тэмдэгтүүд. Тэгээ энэ тэмдэгтүүдийг ашиглаж одоо энэ тохиолдолд болохоор тоонуудыг ингэж харьцуулж байна. Бас текст хэлбэртэй, тэмдэгт хэлбэртэй бас харьцуулж болно. За ингэсэн байна. Жишээлбэл бүгдээрээ юу яа одоо болохоор юу хэлбэртэйгээр одоо текст хэлбэртэйгээр оруулъя. Тэгэх юм бол одоо ямар нэгэн пассворд оруулъя те. Пассворд оруулъя. Тэгэх юм бол пассворд гэсэн хувьсгчийн нэрээр одоо гараас input гараас мэдээлэл авна те. Тэгэнгүүт би нууц угаа оруул гэж бичээ. Тэгээд гараас би нууц угаа оруул. Тэгэнгүүт тэрний дараа нь яана гэхлээр одоо if password гэсэн хувьсгчийн нэр нь сайн 2024 болвол одоо тэр юуг нь зүгээр зөвлөсөн юмыг нь авчээ. Ялгаахгүй. Тэгэх юм болвол хэрвээ пассворд ингээ би гараас оруулаад тэгээд энэ ийм хэлбэртэй байх юм бол сайн 2024 гэсэн хэлбэртэй байх юм бол зөв нууцуг гэн авахгүй бол буруу нууцуг гэж хэлнэ. Тэгэхээр зөв нууцуг гэж хэлнэ. Тэгээд else гэхээр хэрвээ ийм биш бол одоо миний гараас оруулсан пассворд нь энэ сайн 2024 гэсэн тэмдэгт үгтэй ижилхэн биш байх юм бол буруу нууцуг гэж одоо принтлэн гэсэн үг. За тэгэнгүүт нь одоо бүгдээрээ үзье. Одоо энэ дээр би clear хийчихэ. Clear гэд тэгээд принтлэх юм бол нууцыг оруулах гэж. Тэгэхээр би одоо эхний ээлжин зүгээр сайн 2024 гэд биччихээ те. 2024. Тэнгүүд зөв нууцг гэд гараад ирлээ. Тэнгүүд дахиад принтлаад явуулъя. Нууцыг оруул гэж байна. Би энэ дээр нь password word 1 2 3 гэд болж. Тэгэнгүүт энэ нь буруу нууцг гэж гарч ирэх хэвээр. Буруу нууцг гэд гараад ирлээ. Тэгэхээр ерөнхийдөө string гэх ч гэсэн хооронд нь харьцуулж болдог байгаа. Яагаад гэвэл яг энэ string нь яг энэ stringтэй адилхан байна гэж харьцуулж болно гэсэн үг. Тэрэн дээр энэ тэнцүү гэсэн тэмдэгтийг ашиглаж байна. Тэгээд бас нэг жишээ нь болохоор одоо юу яа? Өөр нэг жишээ нь болохоор ямар нэгэн тоо гаргаж оруулах тий. Number input тоо оруул гээд бид гараас тоо оруулна. Тэрийг integer-аар тоо хэлбэртэй бүхэл тоо хэлбэртэй болгож хувиргаад тэгээд if гэдэг функц нь болохоор энэ number буюу нам гэдэг нь хуваахан 2 гэж. Тэгэхээр хэрвээ 2 хуваагддаг байх юм бол 2 хуваагдаад энэ нэг математикийн үйлдэл байгаа. Энэ нэг за энэ дээр одоо жишээлбэл энэ нэг математикийн үйлдэл байгаа. Одоо ямар нэгэн тоог 2 хуваагаад энэ тэмдэгт нь болохоор яадаг тэмдэгт гэхээр ямар нэгэн энэ зүүн талдаа байгаа тоог баруун талдаа байгаа тоогоор хуваагаад тэгээд үлдэгдэл нь хэд байна гэж одоо бутаргаагүйгээр тийм үлдэгдэл нь хэд байна гэж олдог юм арга байгаа процент гэдэг. Тэгэх юм бол одоо энэ үйлдэл нь болохоор үлдэгдэл гэж байгаа болохоор хэрвээ тэгштэй болвол
энэ нам гэсэн тоол шууд хуваагдсан. Тэгэнгүүт тэрний үлдэгдэл нь одоо энэ үлдэгдэл гэсэн юм нь тэгтэй тэнцүү байна уу гэж шалгаж байна гэсэн. Хэрвээ тэгтэй тэнцүү байх юм бол энэ тоо хоёрт хуваагдаж байгаа. Тэгээ хоёрт хуваагдаж байгаа учраас энэ нь тэгш тоо байна гэсэн. Хэрвээ хоёрт хуваагдахгүй тэр тоог нь хоёрт хуваасан чинь нэг үлдчих юм бол те одоо жишээлбэл 5-ыг хоёрт хуваангууд 2 болоод 2 гэж гарч ирээд тэгээд нэг үлдэнэ гэсэн үг те. Тэгэж нэг үлдэх юм бол тэр нь болохоор сондгойтой байна. Тэгэхээр тэгштэй байна гэж надад хэвлэж гаргаж ирэх хэвээр. Одоо энэ дээр баг өөрөө надад санаа юу агаад ирэх байна. Трендлет гээ гараад ирэх байна. Тэ энийг нь үзээгүй байгаа учраас одоохондоо юу ачаа одоо эхлээд саналыг нь авчаад тэгээд энэ нэг юм үзээгүй байгаа учраас одоохондоо delete хийчихэ. Тэгээд иймэрхүү одоо принтлэг аргуудыг таран сурна. За тэгштэй байна гэж гарах юм чинь. Би одоо принтлэг тэ энэ нь хэрвээ тэг үнэн байх юм бол үгүй болвол else гээд тэгээд print сондгойтой байна гэсэн. Хэрвээ нэг үлдэх юм бол сондгойтой байна гэж бичиж байгаа. Тэгэнгүүт printlэнгүүд би 5-ыг өгье. 5-ыг өгье. Тэгэнгүүт сондгойтой байна гэдэг. Хэрвээ дахиж run хийгээд би одоо жишээлбэл 256 гэх юм бол тэгштэй байна гэд гатрлаа. Энэ тэгштэй болохоор ингээ гатрлаа. За тэгээд өнөөдөр ингээд ерөнхийдөө if болон энэ нөхцөлийг шалгах тэгээд тэр нөхцөл нь хэрвээ биелэхгүй бол нөгөө тохиолдолд ямар үйлдэл хийх вэ гэсэн энэ хичээлийг үзлээ. Дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ одоо тавталтуудыг үзнэ. Тэгээд яаж тавталтуудыг ямар нэгэн үйлдэлийн тавталтуудыг яаж хийх Python дээр хийх боломжтой байдаг вэ гэж үзэх болно. Тэгээд өнөөдөр үзсэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзлаа. Баярлалаа.